За би түрүүн бас хэлсэн. Тэгээд их хурл гаргаж байгаа тогтоол бол ямар нэгэн байдлаар маргаангүй нэг мөр ойлгох ёстой. За төсөв бол батлагдсан, төсвийн хууль бол батлагдсан. Төсөв дотроо багтаага зохицуулаад явах эрхийн засгийн газарт нь өгье л дөө. Тэгхгүйгээр заавал одоо багшийн л нэмгэсэн бусад ажилчид гэдэг үгийг их хурлын тогтоол дотор бол одоо алга гэдэг ийм маргаан үсгээд явчвал энэ чинь засгийн газрыг цааш нь ажил хийх боломжоор нь хангахгүй хаачих гээд байгаа байхгүй юу? Би тийм учраас энийг бол тэгтээ тэргүй засгийн газар төсөө батлаад тэр яаж зохицуулдаг байна уу? За тэр дараа нь одоо тэр нэмэлт их үүсвэр одоо өөр хэмнэгдсэн юу дотор нь зохицуулдаг байна уу? Энийн засгийн газарт ажиллах боломжийг өгөөд за ингээд зохицуулаад явъя гэдэг ийм саналыг би хэлээд байгаа. А түүнээс биш төсөв бол тодорхой хэмжээний их үүсвэрийн дутагдaltaй батлагдсан үнэн. А тийм учраас боловсролын салбар байна, за бусад салбарууд байна. Тэр төсвийн ажилтнуудыг хэмнэх 4-5 мянган ажилтны оронтой дутуу байгаа. За тэр хэмнэсэн төсвөө тэр үйлчлэгээнийхээ тэр шүүр өрөө сууж байгаа хүүхд манаа сууж байгаа хүмүүстээ өгнө үү байна уу гэдэг асуудал нь засгийн газар өөрөө кабинетийнхаа зарчмаараа асуудлаа ирээ шийдгээр хийн л үгүй. Тэгэхгүй бол ингээ орчих юм бол улсын хурлын тогтоол төр үйлчлэгээний ажилчид гэдэг нэр томьёо байхгүй учраас бид нар нэмж болохгүй гэдэг л ийм юм руу засгийн газрынхаа ажиллах юмыг хааж өгөх ийм имийг их хурл заавал хийх хэрэг байгаа мó. Заавал нэг хүнийх нь нөгөө нэрээр нь оруулах хэрэг байгаа мó. Одоо багш, эмч, сэлэсэр, үйлчлэгч гэж оруулах юм уу? Яах юм чинь. Тийм учраас би тогтоол төр бол нийт утгаар нь оруулаад боловсрол эрүүл мэндийнхаа салбарын ажилтнуудын цалинг тэр төсөв юундаа багтаага шийдэ гэдэг ийм утгаар л оруулчвал тэгээд маргаан байхгүй болчих юм биш үү гэж би бодож байна. За төсөв батлагдсан төсвийнхээ хүрээнд ажиллаа хийгээд явах нь дээр баха гэж бодож байна. За Наранбаяр сайд тодруулж. За баярлалаа. Энэ бас зүйтэй саналаа Эрдэнэ нутаг гишүүн хэлээд байгаа бол маш зүйтэй. Бид бол өнөөдөр батлагдсан төсвийнхээ хүрээнд л энэ асуудлуудаа өөрсдөө чадах хэмжээнд шийдээд явах боломж бас байгаамаа. Ийм учраас энэ тогтоолын төсөл дээр ажилтны гэдэг үгийг оруулаад өгөх нь бол бас зүйтэй гэж харж байгаа. Энэ дээр бол бид бас энэ чинь төсөв нэгд батлагдсан тэр хэмжээнд нь тааруулан гэсэн үг байж байгаа. Тэгээ энэ тал дээр бас төсвийн энэ ажлын хэсэг ч гэсэн бид бүхий л одоо өөрсдийнхөө боломжтой бүхий шугамар ярьсан, саналаа хэлсэн, бүгдийг нь одоо хийх гэж оролцсон, сангийн хамтаагч зөвшөөрч ярилцсан, хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ энэ үгийг оруулснараа бид өнөөдрийн энэ байгаа төсөө задлах юм юу ч биш. Төсвийн тухай хууль чинь энэ чинь орцсон байгаа. Эндээ тааруулан гэсэн үг чинь явж байгаа. Ийм учраас энэ ажилтны гэдэг үгийг оруулах нь зүйтэй байна. Засгийн газарт ажиллах боломжийг бас олгох нь зүйтэй байна гэсэн ийм л зүйлийг хийх гэсэн. Баярлалаа. За наадхаа ажлын хэсэг дээр оруулах байсан шүү дээ. Одоо бол дахиж засаж оруулах гэсэн ойлгож ерөөсөө байхгүй. За гишүүд асуулт асууж хариулт авч дуслаа.